За сайн бацгаана уу? Фэтерт байна. За өнөөдөр бүгдээрээ гоё сэдвтэй мэрийг хийя. За сая 11 сарын 11-нд бас маш юм өндөр энергийн өндөр энергитэй манифест центр хийхэд маш тохиромжтой ийм өдөр гээд агиих хүмүүс яриад исэн. Та нар ерөн баг бүгдээр мэдсэн бах тий. Ерөн сүнслэг зүйл сонирхдог. За ялангуяа миний шанал тий намайг үздэг хүмүүс бол энэ зүйлийг бол сансан байхаа энэ талаар. За тэгээд би энэтэй холбогдуулаад ерөн та нар маань бүгдээрээ л ямар нэгэн хүсэл бол хүссэн байх гэж би бодож байна. Одоо яг ингэж тий би яг юм ингэмээр байна, тэгмээр байна гэсэн зүйлсүүдээ бас харваа ертөнцтэй хэлсэн байхаа, дамжуулсан байхаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор би өнөөдөр та нартай сонсогч нартай зориулаад удахгүй таны ямар хүсэл биелэх вэ гэсэн. За ийм manifestation хэдэд биелэх вэ гэсэн тийм ийм сэдвтэй мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд ийм хөргөн ийм цаас нэр би бас ингэ биччихлээ. За тэгээд энэ дээр болохоор тий саяны эсвэл та нар маань бас 11 сарын 11-нд хүслээ тий юу яаж амжаагүй бол юу гэдгүүлээ. Хүслээ илгээж амжаагүй бол бас өнөөдөр ч хамаагүй тий ингээ хүслээ ингээ шивнэрээ. Тэгээд энэ 11 сард болохоор энэ 11 сарын 5-нд илүү дээ тий нөгөө тэргэл сар өхрийн ордноор гарсан. За тэгээд энэ 11 сар бол ер нь маш юм ичидийн гимээр за юм ер нь бол юу уюуд бол ингээ тохиогоод байгаа. Тэгээд энэ 11 сарын тэргэл сар зүгээр тэргэл сар биш. 11 сарын 5-нд гарсан те энэ нь болохоор өхрийн ордон дээр гарсан сар бөгөөд супер мун гэж ярьдаг. Супер мун гэхээр өөрд тэргэл сарнуудаас ямар ялгаатай юм бэ гэхээр дэлхийдээ хамгийн ойрхон байдаг ирж байгаа энэ сарыг хэлдэг юм байна л да. Бусад сарны мөчлгүүдээс юугаар ялгаатай юм бэ гэх юм бол сар болгон л бүтэн сар гарч байгаа шүү дээ. Тэнгүүд энэ удаагийн сар маань бүтэн сар нь энэ 11 сард саятай гарсан энэ сар нь болохоор дэлхийд хамгийн ойрхон ирдгээрээ хүмүүст маш их мэдрэгдсэн тий. Тэгээд энэ сарнд хүслээ шивнэг тэгээд иймэрхүү зүйлсүүдэд бас маш ээлтэй ийм сар байсан гэж яриад байгаа. Тэгээд тийм болохоор энэ энергитэй энэ сар табагтаад гоё хүслээд та нар маань бас ингээ гоё хорвоо ирцэнтэй явуулаараа илгээгээрэй гэж би бас хэлмээр байна. Тэгээд бас дахиад энэ супер мун тий энэ саяхан энэ 11 сард гарсан энэ супер мун маань дараагийн 3 жилийн дараа л тий гарахаар ийм байсан. За тэгээд энэ мэтчлийн ерөн 11 сар маш юм маш галтай ичдийн гэмээр иймэрхүү орчлын ертөнцийн гоё үйл явдлууд авцсан ийм сар болж байна. За тэгээд хэдүүлээ уншлагатаа орё. За тэгээд нэгт болохоор таны ямар хүсэлтэй биелэх вэ? За тэгээд энэ хизээ биелэх юм бэ те? Тэгээд танаас ямар хичээл зүтгэл шаардж энэ хүсэл нь бас ирэх юм бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За бүгдээрээ сонголтын картуудаа гаргаж ирнэ. Би болохоор өнөөдөр энэ картаараа хийчихдэг юм уу? Сонголтын карта болохоор энэгээр хийх гэж би бодлоо. Энэ карт нь аюул шүү дээ. За нэгдүгээр групп 2 3 групп бэр те. Хэдүүлээ онцлогоо. За сонголтын группыг гаргаж үзлээ. Нэгдүгээр групп карт. За хоёрдугаар групп ямар хүсэл биелэх вэ тий? За гуравдугаар групп ямар харагдаж байна гайгүй байх шүү тий. За бүгдээрээ харж агаад сонголтын нэ. За эхний групп болохоор Long Way Home гэсэн юм карт байна. За ийм карт. Дэше хүрэх гэж байгаа агарын мөмлөг байна тий. Тэг дээр нь гоё маш гоё юм орд хаштай бас энэ дээр юм зам байна тий. Тэгээ яг ингээд дэше хүүхэд бэлэн болж байгаа. Ингээд зангуугаа тавих гад
байж байгаа юм дөрсөлтэй зураг байна. 35-ын тоотой. За 2 дугаар групп болохоор 19-ийн тоотой The Journey буюу аялал гэсэн нэртэй. За юм нэг охин болон одоо энэ бууг юм болов бууг унсан охины зурагтай. Тэгээд энэ бууг нь бас юм улаан сарнаад, энэ охин бас юм гоё улаан сарнаад, юм гоё даашинцтай юм хөрх охины зурагтай карт байна. За 3 дугаар групп болохоор энэ 8-ын тоотой Red Garden гэсэн улаан цэцэрлэг гэсэн тий монголоор орчуулах юм бол ийм нэртэй. За тэгээд ийм толгойн хэсэгт нь ийм одоо цэцэгний дэлбэтэй тий улаан цэцгийн дэлбэтэй тий хажуудаа ийм тат шуу юм болов юм шуутай тийм гоё урамлалаар хүрээлэгдсэн ийм охины зурагтай карт байна. За бүгдээрээ орчлогтой орё. За таны ямар хүсэл биелэх вэ? За 1-р группийн маань орчлогтой судамаар л. За та нар маань энэ агарын бөмбөлгийн картыг сонгосон. Энэ болохоор одоо гэрлүүгээ харах уртцан гэсэн. Одоо тийм утгатай. За ийм карт байна. За эндээс болохоор надаа юу гэд бодогдож байна гэдэг юм бол энэ ингээд сайн ингээ харах юм бол ингээ амар болон одтой байгаа хгүй ингээ одтой одоо тэнгэр гэсэн үгнүүд орж ирж байна. Тэгээд ер нь маш юм том хүсэл юм болов гэж бодогдож байна надад. Тэгээ агарын бөмбөлөгч нь бас ингээд ер нь нэг тийм одоо зүгээр ингээ байдаг те энэ жирийн зүйл биш те машин ингээ гадаа ингээ байдаг шиг те. Тэгээд та нар маань бас энэ хүслээ маш удаан хугацаанд бас ингээд бодож мөрөөдөж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээд ер нь бол одоо яг энэ 11 сард те ер нь яг та нарын маань юунд ингээд бодол оюунд те яг юм бийжээд тэгээ одоо ингээд 3 ертөнцийн тэр те яг энэ дэлхий дээр мэдлэхэд та нарт маань бийчгэд яг маш ойрхон болсон ч юм шиг. За ийм айгүй том хүсэл байхаа гэж бодогдож байна. Энэ сонгосон картнаас бол надад бол тэгж бодогдлоо. За одоо Oracle картнуудаа харнаа. За Oracle картн дээр юу гэж гарч ирэх вэ гэдгийг харцгаая. Окей, за эхлээд энэ Oracle картнаас тий. За 1-р группийг сонгосон хүмүүсийн за эхний асуулт чинь ямар хүсэл вэ гэсэн шүү дээ. За ер нь бол хүсэл нь бол юу байгаа шүү дээ. Ер нь нэлээд удаан хугацаанд бодож мөрөөдөж явж байгаа. За энэ бас home care бас гэр оронтой холбоотой тий. Ийм хүсэл байж болохоор харагдаж байна. Өөрийн гэсэн одоо ийм гэр оронтой болох юм гэсэн тий. Ийм хүсэл байж болохоор харагдаж байна. Тэгээ бас ийм хол зам эсвэл одоо нэг хол зам гарах ч юм уу тий. Ийм одоо энэ агарын бөмбөлөг гэж байгаа учраас өөр газар орон нутгийг зорих байж болж байна. За иймэрхүү мэдээллүүд бол орж ирж байна. Эсвэл гоё аялал байж болж байна тий. Гоё юм одоо хотел баллонтай ийм гоё аялал хүссэн байж болж байна. Агарын бөмбөлөгтэй холбоотой тий. Ер нь нэлээд тийм одоо том хүсэл байна. За тэгээд хэдүүл өөр мэдээлэл авъя. Divine timing гинэ. За тэгээд энэ хүсэл нь бол ингээд биелэхгүй байсан шалтгаан нь бол одоо дээд тэнгэртэй холбоотой тий. Дээд тэнгэр юутай холбоотой. Хэдүүлээ. Дээд хүчнүүдтэй холбоотой тий. Яг ингээд одоо цаг үед л ингээд бийж байгаа гэж ярьсан шүү дээ. Бийчгэд яг бэлэн болсон. Яг ингээд таны хувьд ингээд дотор ингээд төсөөлөл нь яг ингээд өмнө нь л ингээд хүсдэг байсан. Гэхдээ төсөөлөл ингээд нэг нүдэнд ингээд зураг ингээд харагддээ шүү дээ. Яг тэр нь ингээд харагдаагүй байсан. Ер нь нэлээд удаан бодож мөрөөдөж явсан. Гэхдээ яг юу хүсээд байгаа. Үгүй яг юу юм бэ гэдгийг мэдэхгүй зүгээр би юм хүсэж ийн гэдээ яваад байдаг гэсэн бол саяхан одоо энэ 10-11 сараас ч юм уу те. За би яг нэг ийм яг хүсэж байгаа юм мэдж байгаа. Гэхдээ тэр юмгаа ингээд толгойдоо ингээд төсөөлж эхэлсэн. За ийм хүсэл бол байна. За тэгээ яг ингээд ирсэн цагт ер нь бол энэ одоо хүсэл нь биелэхэд бол ер нь бол цаг хугацааны асуудал байна гэж бол гарч ирж байна. Тэгээ өмнө нь бас энэ одоо хүсэл нь биелэхгүй байсан шалтгаан нь болохоор яг тэр энэ цаг хугацаанд л те яг л яг болох ёстой цаг хугацаанд ирэх байсан учраас ингэ болохгүйсэн гэсэн. За бас
ийм мэдээлэл орж ирж байна. За ямар хүсэл байсан бэ тий? You'll know in the morning гинэ. Тийм нэр ингээд юу гэдэг юм л та тийм. Ерөөс энэ дээр ингээд нэг тийм санаачраад ах хэрэггүй гинэ. Тийм тэгээд одоо маргааш өглөө ингээд бослоход бараг чи ингээд мэдчихнэ гэсэн юм карт гарч ирж байгаа юм. За энэ өдрөөсөө бас дэлгавъя. За тэгээд энэ хүсэл нь бол биелнэ гэдэгт бол ингээ өөртөө итгэлтэй байгаарэ л гэдэг чинь. За энэ өдрүүд гарч ирсэн байна. Дахиад нэг өдөр авчих тийм үү? Гоё олон өдрүүд ашиглахгүй шүү дээ. За. Дахиад нэг өдөр гэх юм бол энийг авчих гэж бодож байна. Тийм өдөр ашиглаагүй байгаа. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс юм аа. Утгагүй биелэх хүсэлний үе. The tribe гэнэ. Tribe гэхээр одоо нэг сүрэгтэй сүнсний гэр бүл энэ төр гэж бас ингэж орчуулах гад байдаг аа. За энэ 30-ын тоотой, 35, 8-ын тоотой, 8-ын тоотой, cardinal гэсэн. Ер нь аягүй тийм юу байна. 8-ын тоо бас амар олон ойрын үед хараад байгаа хүмүүс ээж магадгүй 8-ын тоо, 3-ын тоо их харж байгаа хүмүүс энэ группыг сонгосон байх магадaltaй. За тэгээ дээрэс нь юу байна. Энэ tribe гэдэг энэ юу бас аягүй сонирхолтой л юм. За тэгтээ хайдуулээ. Бас ч шамсан мэдээлээ. Энэ хүмүүс маань бас нэг энэ хүсэл нь биелэхгүй байгаад байсан шалтгаан нь болохоор бас юу байсан гэж магадгүй харагдаж байна. Ингээ буруу газараа байгаад байсан юм болов. Тийм жоохон өөртөө итгэж өгөхгүй байгаад байсан. Жоохон та нарын маань хүсэл бас нэлийн тийм risky гэх юм уу юм одоо эрсдэл шаардсан ийм хүсэл байгаад байсан байна. Тийм учраас танаас маш их одоо юм өөртөө итгэх итгэл зориг тиймэрхүү одоо манлайллыг шаардсан гэх юм уу тий. Энэ хүсэл нь биелэхэд ийм зүйлсүүдийг танаас шаардсан байгаа л харагдаж байна. Тийм учраас та яг ингээд маш юм зоригтой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байсан ч юм уу тий. Тийм байна. Юу юм болоо? Иймэрхүү зүйл гарч байна. Тарot картын дээрээс тодорхой мэдээлэл гарч ирэх баг. Эхлээд астро шинасаа бас мэдээлэл. За өхрийн орд гэхээр за нэлийн материаллык зүйл өссөн байна. За 7 дугаар гэр гээд гарч ирж байна. 7 дугаар гэр өхрийн орд маш гоё энэ нас юу байна? Хэвлээ. Бархас сод гараг. Нэлийн том хүсэл өссөн байна. Бархас бод гарагч өөрөө маш том юу байдаг тий. Маш юм том гараг байдаг. Нарны аймаг дундаас тий хамгийн том байдаг санагдаж байна. За тэгээд сүнслэг утгаараа ч гэсэндээ маш юм одоо хэлэлт, өргөжил, хөгжилтэй тий одоо сүнсний хөгжил тиймэрхүү зүйлсүүдийг одоо азивэл blessing одоо энэ manifestation одоо юу ятдаг тий илэрхийлдэг. За ийм одоо азивэллээр хүнийг хангадаг гэх юм уу. За ийм өглөгч гой гараг байдаг аа. Ийм энергитэй тий ийм гараг байдаг. Тэгэхээр та нар маань тийм шоу гарч ирсэн гэхээр ер нь бол энэ хүсэл нь бол биелнэ гэсэн үг. Тэгээд бичгэд ч бэлэн болсон байна тий. Түүнд би бас дахиад хэлсэн. Бичгэд ч бэлэн болсон байна. Яагаад гэвэл өхрийн орд нэр гарч байгаа. Өхрийн орд ч өөрөө юм материаллык ийм орд байдаг. За тэгээд 7 дугаар гэр дээр гэж байна. Тэгэхээр бас энэ хүсэл нь ингээ биелэхэд таны хувьд бас яг та дан ганц танаас гэхээсээ илүү бас энэ дэр ингээд soul tribe сүнсний гэр бүлтэй холбоотой карт гараад ирсэн байгаа тий. Тэгээ энэ чинь ингээд 7 дугаар гэр гэхээр 7 дугаар гэр чинь бас ингээд бусад хүмүүстэй хамтралыг бас ингээд илэрхийлж байдаг байхгүй юу. Тэгэхээр таны хувьд энэ хүсэл нь биелэхэд гол нь зөв хүний олох нь маш чухал байсан гэх юм. Одоо энэ нөгөө нэг энэ гэр орон хүсэж исэн бол яг энэ зөв амьдралын ханаа олох ч байт юм уу тий. За эсвэл ингээд гоё аяллаар явъя гэх юм бол яг юм зөв хүмүүстэйгээ уулзах нь яг энэ одоо зөв хүмүүсээ уулзаж амьдралдаа байлгах нь энэ одоо хүслийг чинь биелүүлэхэд туслах ч юм уу тий. Аяллаа компани найзтай болдог ч юм уу тий. Эсвэл одоо аяллаар явъя гэж хүсэж исэн бол жишээ нь
Тийм ингээд дан ганц та гэхээс илүү те. Тэгээд бас та ингээд яг энэ өөрийнхөө tribe-ийг те яг энэ одоо хүссэн юм аа ингээд авахын тулд ингээд өөрийнхөө tribe-д нэгдэхийн тулд таныг бас ингээд өөрийг чинь маш юм өөртөө ихтэй байхыг шаардж байгаа юм байна л да. Өөртөө ихтэй, манлайлалтай. Тэгээд таны soul tribe өөртөө аягүй тийм хүмүүс юм байна. Тийм жоох юм аимхай хулцгар биш. Тэгээд та хэрвээ тэр зан чандаа ингээ гаргаад ирэх юм бол тийм хүмүүсийг ингээ өөртөө татаад тэгээд энэ хүсэнд биелэхэд бол ингээд бэлэн болох юм байна гэсэн за нэг иймэрхүү дүр зурагнаад харагдлаа. За одоо хэдүүлээ tarot card-наас онцгой мэдээллүүд харъя. За нэг зөв группийг сонгосон хүмүүс юм аа. Ямар хуслуудгүй биелэх гээд байгаа вэ тий? Юу ингээд биелэхэд яг бэлэн болчиход байна вэ гэдгийг харъя. Ер нь бол энэ хүсэл нь бол нэг удахгүй хаа. Яг тэгвэл барах цад гаргаад ирж байгаа байхгүй. Өхрийн ордон дээр гэхээр үл ялцгүй. Тэгээд бас маш их материалын хүсэл байна бас. Одоо та нарын маань хүсэл одоо маш гоё машинтай болъё гэж бодож ирсэн ч юм уу тий. Маш гоё гэр гоё тансаг. Тэгтээ ингээд өсөж байгаа юм бас юм тансаг байна. Одоо өхрийн орч өөрөө юм тансаг байдлыг бас ингээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр зүгээр нэг одоо гэр биш. Маш гоё гэрийг хүссэн ч юм уу. Зүгээр нэг машин биш. Маш гоё машин хүссэн ч юм уу. Энэ хүмүүс байна. За энэ хүсэл нь бол биелнэ. Тэг биелэхэд бол таныг өөрийг чинь одоо тий. Өөртөө байдал мэдлийг шаардсан байна. За одоо эндээс нэг доотлолт нь тавингууд энэ маань харагдах нь хараад. Сайн шалгаж байхгүй энэ юм бас энийг авахгүй юм байна л да. Тэгэхээр ингээ бичээдөө нөгөө урт tarot болохоор юу хахаар 2 эдний болохоор гэж жоохон болдгоо байгаад байсан зангисгээд явчих юм. Тэгээд энийг бичдөө. За ингээд зангисгээд явчих. За. Тэгээд энержи чек бол хангалттай явсан баг тий. Тэгээд энэ хэсэг таны хүсэж байгаа хүсэл мөн байх юм л үгүй сонсоод биш байх юм би тэгээд өөр нөгөө хоёр группээ сонгоорой. За. Тэгээд карснаа таарцгаая. За page of wands за шинэ project гэдэг юм. 9 of wands. Page of coins за 2 page гарч ирсэн. Yeah, King of Cups, Tower, 8 wands, Ace wands, yeah, World card за. За тэгэхээр tarot card-нуудаа ингээд хаарсан чинь юу байна? За энэ хүсэл бол ер нь бол юм санаа төдийл байсан гэж бол харагдаж байна. Тэгээд зарим хүмүүсийн хувьд одоо санаа төдий гэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол танаас маш их хичээл зүтгэл шаардах зүйл гэх юм уу? Айгу том хүсэл байна л да. Ялцдаг жоохон том хүсэл. За тэгээ зарим хүмүүсийн хувьд нөгөө нэг аяллаар явах маах гэдээсэн. Тэгээ тэгэнгүүт нөгөө визагаа хүлээжсэн ч юм уу юм хүмүүс яж магадгүй тийм. Энд дээр ингээ виза ингээ гараад ирсэн тийм. Congratulations for getting visa гэсэн энэ карт гараад ирсэн тийм. Бас энэ аялалтай холбоотой ийм хүсэл байсан байж болохоор байна. Тэгээд ийм бас энэ хүслүүдийг бас бүгднийг хүссэн байж болно шүү дээ. Нэг хүн бас тэгж болно. Тэгээд өөрөөрөө нөхцөлд тааруулж ойлгоно. За тэгээд өмнө нь ингээд энэ хүсэл нь ер нь энэ хүсэл нь юу байна? Та ер нь биелүүлэх гэж нэг оролдож исэн. Тэгсэн чинь ингээд болоогүй ингээд бүтлгүүтсэн. Харагдаж байна. Тийм. Тэг яагаад энэ бүтгэлгүүтсэн бэ гэдэг юм бол яг ингээд таны хувьд
Одоо юу гэж тайлбарламаар юм би одоо ингээ газар хөдлөлтөөр ингээ тайлбарлах юм бол одоо ийм буруу барилга газар хөдлөлтөнд эсвэргүй барилга ингээ барих гэдсэн гэх юм уу. Тэгээд тийм учраас тэрийг ингээд хороошин цаанаас ингээд натаа боль гэдэг ингээ боловлцсон юм шиг тий. Энэ шийдвэрээ одоо болдохгүй бол чамд ингээд лөө аюул ирэн гэж байгаа юм шиг. Энэ цаг хугацаанд ингээд таны хүсэл ингээд динаа хийгдээд тийм ингээд болохгүй байсан нь танд өөрт чинь бас айгүй том зохиол бодож исэн байна л да. За нэг юм хүсэл нь өмнө ингээд нэг удаа ингээд оролдоод утцсан юм шиг. Ийм нэрийг бол надад тарагдчихэв. Тэгээд дахиад шинээр хэлж байгаа юм шиг тий. За энэ удаад энэ ингээд болоогүй юм чинь би дахиад нэг оролдоод үзье гэж байгаа юм шиг. Ийм байдал харагдаж байна. Тэгээд яг үүнийхээ үндсэн дээр одоо тэр зөвшөөрлж байна уу тий яг ингээд одоо энэ өмнөх хаалдаан дээр гэх юм уу маш сайн суралцаад хийх юмнуудаа ингээд хурд хийгээд ер нь бол нэлийн зүтгэжээж энэ хүсэл нь бол бэлэхэр байна. Нэлийн зүтгэжээж. За тэгээд дээрэс нь би хэлсэн тий зөвхөн энэ хүсэл ингээд танаас ингээд шалтгааллахгүй тий ингээд өөр хүний хамтралын үндсэн дээр ингээд болох юм хүсэл байна. Тэгээд одоо гэрээ контракт ч юм уу тий гэрээ контракт хийж одоо зээл мэл хөөцөлдөг ч юм уу тий зээлийн ажилтнтай ингээд ажиллаад эсвэл хөрөнгө оруулалт авч маах ч юм уу тий бизнес ажилтай холбоотой бол тийм байна. Тийм хүсэл байна. За тэгээд энэ одоо хамтрах байгаа хүн чинь бас юм ус ордны хүн байж магадгүй харагдаж байна. Ус ордны юм хүн нэг ийм хүнтэй хамтрахаар байна. За тэгээд энэ хүсэл бол за зарим хүмүүсийн хувьд виз байж болохоор байна. Зарим хүмүүс ажил хэргийн хамтрагч тэг хөрөнгө оруулалт тааж байгаа хөрөнгө оруулалт тааж болохоор байна. Эсвэл одоо юу энэ бас World Card чинь бас нэг гэрлэлт гэж болно шүү дээ. Гэрлэлт хүнтэй гэрлэх ордны махбодтой тийм их хүнтэй гэрлээд хамтсаа гэр бүл зохиох мохох ч юм уу тийм. Иймэрхүү зүйлсүүд байж болохоор харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлд нь хизээ энэ хүсэл нь биелэх вэ? За танаас ямар хичээл зүтгэл шаардлагыг угаасаа хэлжлээ. Тэгээд ямар хүсэл вэ гэдгийг нь хэлсэн. За одоо хизээ биелэх вэ гэдгийг нь харъя. Хэзээ өөрөөр сонсон хүмүүс юм аа хүсэл хизээ биелэх вэ? Хүсэл нь бол биелнэ, маш их биелнэ гэсэн. Хизээ гэдэг нь бол гарч ирэхгүй байна. За дахиад нэг хөзөр авч үзээд за жилийн дотор гинэ. За яг уу жилийн дотор жилийн дараа ч юм уу. Ер нь жоохон хичээл зүтгэх шаардна гэдсэн тийм. Тэгэхээр бол энэ хүсэл нь бол нэг тийм одоо өнөө маргаашгүй ч юм уу эсвэл хэдэн сарын дотор бол бэлтгэргүй ер нь жоохон 1 жил 2 жил энэ төр хүлээхээр тийм жоохон ийм байна тийм байна. Тэгээ дээрээс нь ингээд зөвхөн танаас ингээд шалтгаалаагүй учраас бас ингэж хийж болохоор байна тийм бус хүмүүсийн нөлөө энэ байгаа учраас. Тэгээ дээрээс нь нэгэн том хүсэл байх гэж бодож байна. За энийг ингээд тавьчих. За одоо дахиад хэдэн орд харъя. За материал орд маш их газар махбод байна тийм. За арслан өхөр тэгээд материал орд за энэ нар сар манталт ордонд байж болно. Тэгээд хэрвээ ордууд нь таарахгүй уншлахын таарсан бол зүгээрээ тэгээд та зүгүүр бай сонгосон гэсэн үг гэдэг санаа зовоорой. За тэгээд хэрвээ уншлах нь таалагдсан бол та нар намайг дэмжиж гоё комент үлдээгээд лайк дараад тэгээд гоё намайг гоё дэмжээрэй. Тэгээд дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нартай хайртай шүү гэж хэлээд уншлахаа дуусгая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Бүх manifestation өслүүд нь гоё ингээ биелээсэй гэж өрөөё. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагадаа зүтэмэрлээ. За та нарын маань сонгосон картын аялал гэсэн юм хөдрийг та нар маань сонгосон. За яг нэг юм шууд аялал гэхээр бас ингээд шууд аялалтай холбоотой тийм хүсэл байж болохоор харагдаж байна. Энэ шууд эндээс харуул 19-ийн тоо байна, 2-ын тоо. За өөд юм. Ямар хүсэл юм болоо тий. Тийдэлээ. Oracle card-наас мэдээлэл авъя. За эндээс бол надад бодогдохдоо болохоор
шинэ жилтэй холбоотой байж магадгүй гэдэг их бодож байна. Шинэ жилээр гоё аяллаар явъя гэж хүссэн юм болов. Тийм яг гэвэл энэ гулаан тэгээ бууг муу байгаад байгаа болохоор тийм ээ. За ийм мэдээлэл орж ирж байна. Яа. 20 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хүсэл home гинэ. За гэртэй холбоотой хүсэл юм болов. Яа. Гэр бүлээрээ гоё аяллаар явъя гэсэн юм болов. Яа өөр ямар practice гинэ. Энд дээр бас юм мөр 2 штэ мөр 2. За 2 дугаар групптэй аялал хөтөлбөрийг сонгосон хүмүүс юм аа. Утгагүй биелэх хүсэл нь юу вэ? Never ending story. No? За эндээс бол надад бол ингэж харагдаж байна. Та нар юу энэ хүслээ бас нэлээд удаан хүсэж иж магадгүй. Яг тэгвэл never ending story гэхээр ингээд надад бас тэгэж бодож байна л да. Тэгээд ингээд practice гэсэн үг гараад ирсэн. Тэгээд яг энэ хүсэл чинь ингээд биелэхэд та нарын зүгээс бас нэг маш их бас юм хичээл зүтгэл бас ингээд шаардлагатай байгаа тань л да. Яг ингээд тийм. Тэгээ энэ шууд бас юм гэртэй холбоотой байж магадгүй гоё гэртэй болъё гэсэн юм болов. Гэр оронтой болъё гэсэн хүсэл байж болохоор харагдаж байна. Тэгээ жоохон нэлийн энэ хүсэлтэй бас жоохон ингээд шантрах гээд байгаа юм шиг бас ийм дүр зураг бас жоохон харагдаж байна. Тэгээ энийг ингээд харангууд. Эсвэл ийм аав ээж дээрээ очие гэр оронтой бол өөр ингэсэн гэр бүлтэй болъё энэ төр гэж хүссэн юм болов. Тийм. Маш юм ер нь жоохон юм нандан гэх юм уу тийм хүсэл байна. Багасаа мөрөөдөж исэн юм шиг. Нандан гэсэн үг орж иж байна. Нандан. Тийм тэгээд энэ юм бас ингээ охин байгаад байгаа байхгүй тийм. Амар юм жоох охин байхасаа хойш бодож исэн. Тэгээд жоохон хүү байхасаа эхлэж бодож исэн. Эсвэл энэ группыг айгуу тийм жоохон баг залуу тийм настай за нэг өсвөр нас ч юм уу эсвэл дөнгөж 20 настай байгаа ч юм уу тийм ер нь өөрийнхөө хувьд ингээд санхүүгийн эрх чөлөө мөглөнд хараахан хүрээгүй байгаад байгаа туршлага нэмгэн байгаа тийм ийм хүмүүс байж болохоор байна. Яа ч шанасан мэдээлээ. Маш гоё юм халуун дулаан гэр бүлтэй болъё гэж хүссэн юм болов бас. Нэг тийм амар ингээд том ч гэх юм уу тийм хүсэл. Зэнтэрээ тийм нэг тиймэрхүү л нэг тийм одоо энгийн хэрний нэг тийм гоё тийм хүсэл байвал харагдаад ингээд гоё гэр бүлэрээ зулсараа тий шинэ жилийн хамт тэмдэглэх ч юм ямар ад жаргалтай тий. За Нептун гараг өнөр энэ чинь ингэхгүй бол түн нэрээ харагдахгүйсэн. За Нептун гараг за 8 дугаар гэр дээр за тэгээ материал орд гинэ. За маш гоё материал ордноор гарч ирсэн байна. Тэгэхээр бол энэ хүсэл нь бол таныг ингээд юу яхаар одоо хичээгээд байвал юм билнэ гэсэн үг. Гэсэн үг байдаг. Тийм. Тэгээд угаасаа ямар хүсэл биелэх вэ гэсэн мэрэг учраас биелэх нь бол тодорхой л. Одоо тэгтээ яг хүмүүс тэгээд хичээл зүтгэл шаардсан шүү дээ. Тийм. Хичээл зүтгэл practice юу нэлээд шаардна гэж байна. За тэгээд 8 дугаар гэр тэгээд Далай гэдэг монголоор төвлөө тий Нептун гараг шиг заавчсан англиар. За энэ гараг дээр байна гэхлээр бол нэлийн одоо хүний гүнзгий тийм хүсэл байна. За тэгээд дээрэс 8 дугаар гэр гэхээр одоо зүгээр л нэг одоо юу гэдэг аяллаар явъя. За эсвэл зүгээр л нэг юу гэдэг тийм юмтай болъё гэсэн ингээ материалын хүсэл гэхээсээ илүү хүний яг юм зүрхний чин зүрхний гүний юм хүсэл байна. Тийм. Тэгээд энэ хүсэл бас ингээд надад бол шууд жоохон бага наснаасаа мэдэрч чадаагүй зүйлээ ингээд одоо ингээд мэдрэхийг хүсэж байдаг юм шиг бас нэг юм тасад хөвгтэй албатай юм хүсэл юм болов уу гэж харагдаж байна.
За бүгдээрээ одоо эндээс нэг мэдээлэл авалтыг нэг картнаас бас мэдээлэл. За ийгэл бүргэд билүү ийгэл чинь. За ийгэл шоу гарч ирсэн. За тэгэхээр энэ болохоор сүнслэг одоо тий мэдрийн хувьд ингээд чи бүх ингээд юунуудаа ингээд сайхан суралцаад явж байна. Тэгээд дараагийн төвшөндөө ингээд гарах цаг чинь ингээд болчихжээ гэсэн иймээс цааж ирж байна. За тэгээд таны энэ хүсэл биелж байгаа нь бас ингээд таны сүнслэг хөгжилтэй ингээд шууд холбоотой болоод харагдаж байна. Одоо юу гэдэг яг юм удам дамжсан одоо ингээд ер нь ингээд нэг удмыг ингээд харахад нэг ижилхэн тавтамжтай юмнуудтай ингээд явдаг шүү дээ. Ер нь за нэг тэднийх нь тиймэрхүү үндэ гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг та болохоор яг энэ өөрийнхөө гэр бүл tribe удмынхаа яг нэг тийм одоо тэр давтагддаг энэ cycle-уудыг ингээд зогсоож байгаа хүн юм шиг тий. Ингээд зогсоосон учраас танд энэ одоо шагнал энэ хүсэл ингээд ирж байгаа мэт. За ийм төр зурагтал бол надад бууж байна. Тэгээ ялчгүй таны сүнсний хөгжилтэй, сүнсний хөгжлийн замаас сонгосонтой холбоотой одоо тэг гэр бүлийнхаа одоо болохгүй байгаа тэр зүйлсийг ингээд засаж байгаа, тэрийг өөрчилж хувиргаж байгаа, өөрийгөө эмчилж байгаатай холбоотойгоор сахиуснууд нь энэ хүслийг нь бол биелүүлж өгч байгаа юм байна шүү. Тэгээ та бас өөрөө нэлийн одоо хүнд бас юм нэг тийм одоо stable юм доктортой гэр бүл бас өсөөгүй хүмүүс байж магадгүй харагдаж байна. Бага насндаа нэгэн жоохон ганцаарддаг байсан ч юм уу тий. Аав ээжнийх нь аль нэг нь байдгүй байсан ч юм уу. Салсан ч юм уу тий. Нэг тиймэрхүү энерги бол надад мэдрэгдэж байна. За бүгдээрээ тарot картнаас мэдээлэл авъя. За. Тэгэхээр бол энэ таны одоо энэ тий бараг таны одоо сурсан зүйлийн шагнал гэх юм уу энэ хүсэл нь бараг тийм байдлаар харагдаж байна. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Ямар хүсэл биелэх вэ? Ямар хүсэл биелэхээр байна вэ? Queen of Cups үзэр гарч ирсэн. За ус ордны хүмүүс маань энэ группийг сонгосон байж магадгүй. За Queen of Swords дахиад хатны үзэр тий. За discard Knight of Swords Magician Hanged Man Seven of Wands За 8 of Swords руу гарч иржээ. Тэгээд энэ доотлолт нь бас энэ доотлын үзэр нь танаас харагдаж байна. Энэ Stairway to White гэдэг. За гэрлийн зам бүрийг сонгож байгаа юм шиг тий. Ингэж харагдаж байна. За тэгэхээр за энэ хүсэл нь за ямар хүсэл вэ? Хизээ биелэх вэ? Танаас ямар хичээл зүтгэл шаардах вэ? Тий гэсэн байгаа. За тэгэнгүүт тэр штэ. За энэ хүсэл бол таны хувьд ингээд ер нь жоохон юу атсан өмнө нь ийм сэтгэл санаатай холбоотой хүсэл байна ялцчихгүй одоо сэтгэл санаатай гэхээр одоо юу гэдэг сэтгэл ханамжтай гэх юм уу таны сүнсний хүсэл ер нь бол айгүй нэг тийм чин сэтгэлийн хүсэл байна гэдэг хэлсэн шүү дээ. Одоо юу гэдэг гоё юу биш одоо та одоо гэр хүслээ гэж бодлоо шүү дээ. Одоо ингээд материалын зүйлээр бол ингээд байр өөрийн гэсэн гэр хүслээ гэж бодоход зүгээр нэг за би гэр хүсээ гэд ингээд орхичоогүй. За юу гэсэн утгатай вэ гэхээр халуун дулаан уур амьсгалтай нэгээ хайрлж инэрдэг тий юм гоё халуун дулаан тийм одоо гэр бүлийг хүсэж байна гэсэн ч юм уу тийм гэр орныг би хүсэж байна гэж хүссэн байгаа байхгүй юу.
Тийм байна. Тэгээд жоохон юм гонхтой байгаад байгаа байхгүй. Тийм яг ингээд сэтгэлийн гүнээсээ яг юм одоо юм ганцаардал ч юм уу тэр юм ингээд даван туулъя гэсэн үндсэн дээр та юу эндээс ингээд гарч чадахгүй байх та гэж юу нэгэн хүсдэг. Тэгээ энэ хүсгэхээсээ бас юм жоохон айсан юм шиг. Би юу болохгүй байх та чадахгүй байх та ийм би бүтээж чадахгүй байх та гэсэн мэдрэмж аявих байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ та ямар ч байсан би энийг хүртэх ёстой шүү дээ. Би яагаад энийг хүртэж болохгүй юм бэ? Тэ? Гэт ингээд ер нь бол өөрийнхөө дотоод одоо тэр би болохгүй штэ, би чадахгүй штэ, би юм хүрч чадахгүй штэ гэсэн тэр одоо итгэл үнэмшлээ ер нь бол ингээд өхүүлсэн байна. Тийм. Тэрийг тавьж авалчихсан байна. Тэгээд би ер нь яагаад болохгүй гэж тий. Би яагаад болохгүй гэж бодоод тэг танд гинт юм итгэл төрсөн заяа. Тэгээд ерөнхийдөө та шууд одоо бичсэн ч юм уу тий. Үстэй бичсэн ч юм уу, эсвэл хүслийн хандлага ямар нэг юм хийсэн ч юм уу. Ийм ядал харагдаж байна. Тэгээ эн чинь өөрөө танд энэ хүстэй чинь биелэх одоо юг бүрдүүлжээ. Энергийг тий бүрдүүлжээ. Вишнийг танд өгчээ. Тэгэд энэ хүсэл нь бас удахгүй биелэх баха. Нэг удаан биш. Нэлийн хурдан биелэхээр бол харагдав. Тэгэд энэ гол нь энэ хүсэл танд маш юм одоо сэтгэл ханамжийг өгөх юм хүсэл байна. За тэгээ танаас шаардах хичээл зүтгэл гэх юм бол ерөөсөө би энийг хүртэх хэрэгтэй гэж бодох тий. Тэгээ хизээ биелэх вэ гэх юм бол удахгүй биелнэ. Маш удахгүй, тун удахгүй баг энэ 25 он дуусах үед ч юм уу. Тийм дуусах үед 12 сард ч юм уу тий. Ийм шинэ жилийн үеэр ч юм шиг. Тодтол санагдчихээн. Тэгээ ямар хүсэл вэ гэхээр таны чинь сэтгэлийн хүсэл гэсэн тий. Түрүүнд бас нэлийн угаас олон ярьсан учраас дахиж тавтаж явах. За тийм байна. За дахиад хитэн орд харъя. За охины орд. Охин сая чинь юу байлаа? Охин хонь. Тэгээ матрын орд гэсэн тий. Тийм матрын орд гэсэн. За тэгээд ер нь бол энэ хүсэл нь биелж байгаа шалтгаан нь бол ингээд та ер нь өмнө нь бол нэлийн хичээл зүтгэл гаргаж ирсэн хүн юм байна л да. Энд дээрээс тэгж гарч ирсэн тий. Practice тэгээд материал ордны энерги дээр гараад ирсэн. За тэгээд та энэ одоо хичээл зүтгэлийнхаа л үр шимийг хүртэх гээд байгаа юм байна л да. Тэгээд энэ хичээл зүтгэл нь таны хувьд бол ер нь бол өөртөө итгэх итгэлтэй холбоотой тий. Өөрийгөө хүртэх хэрэгтэй гэдэгтэй холбоотой. За иймэрхүү сүнслэг ойлголтууд байдээ. Тэгээ өөрөө бас та ингээд сүнслэг зам мөрийг хөөснөөрөө энэ хүслээ авах одоо виза авчээ гэж бол тайлбарлагдаж байна. За тэгээд уншлага нь дууслаа. Тэгээд та нарт маань уншлага маань таалагдсан бол энэ гоё гэрлийн те ийм гоё юм гэлтгансан нэг юм одны юм аа бид нар тэ бас тэрийг аягүй хэрэгэлдэг. Тэр эможи ингээ үлдээгээрээ. За тэгээ намайг дэмждэг та нартаа маш их баярлалаа. Тэгээ ордонд хараагүй тэгсэндээ уншлаганд таарсан бол зүгээрээ. Тэгээд та нартаа маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээ дараагийн бэлтгэрээр уулзцаая. Баяртай. За сайн байцгаана уу? 3 дугаар группийн маань уншлагатай зүтэй морил. За та нар маань энэ улаан цэцэрлэг гэсэн ийм 8 тоотой өдрийг сонгосон. За бүгд та нарынхаа уншлага руу орцгоё. За тэгээд энэ ингээд зургийг ингээд харангууд надад юу мэдрэгдэж байна гэхээр та нарын маань хувьд гадаад төрхтэй холбоотой хүсэл хүссэн байж магадгүй яг ингээд өөртөө чиглэсэн гэх юм уу? Би одоо өөрийнхөө амьдралын одоо цэцэрлэг шиг тийм гоё байлгамаар байна гэдэг юм. Тийм хүсэл хүссэн юм болов? Би махбат тэ өөрийнхөө эрүүл мэнд гадаад төрхтэй холбоотой ба өөртөө итгэлтэй гоё хүн болмоор байна глүү ап хэмээр байна гэдэг юм. Тэг ийм хүсэл хүссэн байж магадгүй харагдаж байна. За бүгдээ тайргүй энэ хацаа Oracle картнаас мэдээлэл авъя.
За 3 группийг сонгосон тий. Улаан цэцэрлэг гэсэн хоёрыг сонгосон хүмүүс юм аа. Бодохгүй ямар хүсэл нь биелгээд байна вэ гэдгийг харуулж өгч бодлоо. Өмнөх групп дээр гарч ирсэн. За тэгэхээр дахиад өөрөө гоо өмнөх групп дээр гарч ирсэн юм чи тий. Ер нь та нар маань бас өмнөх группийг сонгомоор санагдсан бол бас тэрийг сонгож болно шүү. За гэх юм бол хоёулын сонсч үзээ тий. Тэр группт бас таныг сонсох хэрэгтэй мессеж байсан байхыг хүсэхгүй. Хоёулаа бас энэ нөгөө группээс ялгаатай энэ хоёулаа охины зураг байсан шүү дээ. Эмэгтэй хүний зураг шүү дээ. За Secret Space гэсэн үзэр гарч ирж байна. Тийм цэцэрлэг Secret Space гэхээр Secret Space гэдэг чинь юу гэсэн үг шүү дээ. Ариун нандин газар гэх юм. Хүний гэр орон байж болно тийм. Энэ бас өмнөх групп дээр гарч ирсэн юм. Сайн нэлийн ингэж хайлтсан доо. За 3 группийг сонгосон хүмүүс юм аа. Бодохгүй ямар хүсэл хэлэх вэ? Imagine гинэ. What would you see, feel, think and hear if your wish came true? За ингэнэ. Хэрвээ таны хүсэл биелсэн байгаа гэж ингээд тий төсөөлвөл ямар санагдах вэ гэдгийг бод гинэ. Тэгэд ер нь ингээд manifestation-ийн чинь гол юм нь бас ингээд төсөөлөхтэй байгаа шүү дээ тий. Яг тийм юм тэгнэ ингэн гэж төсөөлөх тэгжиж manifestation бас биелдэг тий. 3 группийг сонгосон хүмүүс юм уу? Ямар хүсэл биелэх вэ? Ямар хүсэл биелэх вэ? Observe. Гурван группийг сонгосон хүмүүс юм уу? Ямар хүсэл биелэх вэ? Blue Jay гэж чулууг ийм одоо шоу байна. Энэ болохоор чинь өөрийнхөө яг ингээд ур чадваруудыг мастер хийх цаг хугацаа чинь ингээд ирж байна. Тэгээд шаргуу ингээд хөдөлмөрлөөрэй гэсэн. Одоо мастер болоход бол ойрхон байна гэсэн утгатай ийм өдөр гарч ирсэн байна. За тэгэхээр энерги ямар хөө харагдаж байна вэ гэхээр ер нь таны хувьд энэ хүслээ ингээд биелүүлэхийн тулд эхлээд юу яах хэрэгтэй нэ мөрөөдөх хэрэгтэй байна. Үгүй яг ингээд нүдэндээ ингээд төсөөлөх хэрэгтэй нэ. Одоо ингээд юу гэдэг би гоё одоо энэ тань дээр цэцэрлэг гэж гарсан тий гоё цэцэрлэгтэй болмоор байна гэж бодож байлаа штэ тий тэгэнгүүт зүгээр би цэцэрлэгтэй болмоор байна гэдэг ингээд хайтахгүй яг ямар байх юм бол гэдгээ айгуу сайн ингээд дотроо төсөөлж бод гинэ бүр ингээ яг ингээ зураг харж байгаа юм шиг хэрвээ ингээ өөрөө төсөөлж чадахгүй байх юм бол тий өөрийнхөө яг хүсэж байгаа зүйлийг одоо гоё ингээ Pinterest хараад тий ингээ гоё юм идеа ингээ толгойдоо ингээ суурлуулж өгөх нь айгүй чухал байна гэдэг тийм. Manifestation-ы жоохон чадваруудад суралцах хэрэгтэй байна. За юм байна. Red Garden. Тэгээд юм одоо 3 групп дээр гурван нэр нь л тийм space орон зай тий гэр орон ч юм уу юм одоо ийм зүйлтэй холбоотой хүссэн байдал бол нэлээдгүй харагдаж байна. Эсвэл тий гэр оронтой болъё гэж бодож байвал одоо ямар гэрийн гэдгийг ингээ төсөөлж бодох ч юм уу тий. Яг тэгэж ингээл цайгаа угаал ингэж юм тэгэж бодож бодох нь энэ хүсэл нь илүү биелэхэд хурдан байна гэж байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Гоё ингээд орой яг унтахынхаа өмнө тий яг ингээд бяцлахаад гоё ингээд хүслээ ингээд бодоод яг ингээд яг тийм юмтай болчихвол надад ямар санагдах бол би яах бол гэдгийг айгу ингээд бодоол тий ингээд төсөөлөд тах хэрэгтэй гэсэн юм мессеж айгу хурж ирж байгаа юм. Яа ямар хүсэл вэ гэдэг талаар бол гарч ирсэнгүй. За
Одоо эсвэл та нарын маань хувьд болохоор ингээд энэ 11 сарын 11-ний юм лаг өдөр тий манифесташн өдөр гэдгийг одоо мэдээгүй өнгөрөөсөн хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр бол одоо ингээд хүслээ ингээд гэлсэн ингээд хэлээрээ тий хороошонтой хэлээрээ гэсэн бас ийм мессеж өгч болно шүү. Тэгж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Ингээд тий тэр 11 сарын 11-ний лаг өдөр ингээд хүмүүсийн хүсэл биелдэг өдөр гэдэг мэдээгүй явж байгаа болно шүү тий. За пархасууд гараг. За номын ордон дээр. За тийм 3 дахь гэрэж гарч ирсэн. За тэгэхээр та нарын минь хувьд юу пархас байд гараг номын ордон дээр гэхээр ялцгүй бас аюу том хүсэл бол байх гэдэг байна. За энэ сурлага хөдөлмөртэй холбоотой байж болохоор байна. За sacred гэхээр одоо их сургуулаа амжилттай төгсөе гэж байсан байж болно тийм. Номын өртөж өөрөө бас аяллыг илэрхийлнэ, higher learning тийм одоо магистр доктор байж болно. За энийг гоё ингээм амжилттай ингээд төгсчээ тийм амжилттай одоо юу гэдэг докторийн зэрэглэл хамгаалъя гэсэн. За ийм хүсэлтэй байсан байж магадгүй бас нэг хэд хүмүүс харж байна. Тийм сурлага хөдөлмөртэй холбоотой 3 дугаар гэхээр өөрийнхөө хичээл зүтгэлтэй холбоотой. За иймэрхүү энергитэй карт байна. Тийм групп байна. За энэ ингээд танаас мань таарч ах юм зөв группээ сонгосон байна гэсэн үг. Хэрвээ таахгүй ах юм бол нөгөө 2 группээ сонгоорой. Тэгээ нийлээдгүй юм сурах зүйлтэй холбоотой. Одоо ажил мэргэжилтэй бас холбоотой байж болохоор харагдаж байна. Тэгээ энэ дээр ч гэсэн тийм яг ингээд өөрийнхөө ингээд одоо авиас чадвар уур чадвараа ингээ мастер хийх цаг нь боллоо гэдэг зааш тий. Тэгэхээр яалч ингээд мастер доктортой сурж байгаа хүмүүс байж болно. Тэгээ ихэнхийнх нь хувьд болохоор юм ажил карьер амжилттай холбоотой юм хүсэл байж болохоор бол харагдаж байна. Өөрийгөө илэрхийлэх ч юм уу тий. Тиймэрхүү зүйлтэй холбоотой хүсэл байна шүү. За бүгдээ таро картнаас мэдээлэл авъя. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Ямар хүсэл бэлгээд байна вэ? За ер нь бол нэг дүр зураг бол хараад ирлээ тий. Ажил мэргэжил, хувь хүний хөгжил. За бас аялал байж болно. За одоо хэдүүлээ хизээ биелэх вэ? Одоо танаас ямар хичээл зүтгэл шаардах вэ тий? Та нарыг бол ерөнхийдөө эхний ээлжинд бол сайн одоо мөрөөд төсөөл гэж хэлжлээ тий. Яг ингээд үнэхээр одоо юу гэдэг би ингээд төгсөж байгаагаар ингээд төсөөлөл тий. Яг би тийж чинь мэж нэг л төсөөлөл. Яг тэр хүслээ төсөөлөх нь чухал гэж байна. Нөө тэг бас өөдрөг байгаарэ гэж. За 8 of swords, 9 of cups, 6 of swords, 4 of swords, strength. За яг өөртөө ихтэй байгаарай гэдгсэн чи энэ картууд гарч ирээд байх юм. Queen of Wands, Ace of Cups. За энэ группийн хүмүүс бол юу яаж байна? Жохон өөрийгөө яг энэ хүсэлтэд одоо хүрнэ гэдэгтээ жохон итгэлгүй байгаад байгаа хүмүүс бол шууд харагдаж байна. За тэгээ яаж энэ хүсэлтэд хүрэх вэ гэх юм бол ялч өөртөө итгэлтэй болох хэрэгтэй байна. Энэ хүсэл яг ингээд чамд болно гэдэгтэй. Ялч хүний тийм түрүүнээс би анх энийг хараад хэлсэн. Тэгээ нэг тийм өөртөө итгэл гадаад үзмжтэй холбоотой ийм хүсэл өссөн байж магадгүй гэдэг чинь. Одоо энэ группийг сонгосон хүмүүс жоох өөртөө итгэлгүй байгаад байна. Strength карт нь буруу авч байгаа гэсэн тий. Тэгээ Queen of Wands өдөрч өөр маш өөртөө итгэлтэй юм одоо glow up болцсон тий. Ийм үнийг ингээд илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр ялцгүй энэ тал дээр ингээд хүсэлтэй байгаа юм байна. Тэгээд ер нь жоохон юу байна бас энэ хүмүүсийн манд донд аюу тийм жоохон ганцаардж байгаа юм нэрийг харагдаж байна. Ер нь жоохон нэлээд гутран болсон. Гоё ингээд буцаад юм гоё позитив тий өөртөө итгэлтэй юм болох юмсан.
гэж үзэж байгаа. Тэгээд энэ доотлын карт маань ч ингээ 5 of cups гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь жоохон одоо нэлээд жоохон ганцаардж байгаа юм энерги бол харагдаж байна ялцгүй. Тэгээд жоохон өнгөрснөө аяг их бодоод байна. Өнгөрснөө аяг их бодож байна, шаналж байна. Тэгээ ингээ хүлээгээл тэгээ ёо намайг хин гоё болгох болоо. Миний нүцэл ингээ бэлчээсэй гэдэг юм тэгээ яг нэг тэгээд байгаа юм шиг. Зүгээр ингээ өрөөндөө сууж хахад ингээ хүсэл нь бэлдэх юм шиг ч юм шиг тий. Тэхгүй шүү дээ. Тэхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол нэлийн одоо ингээд зүрхээ хаацсан байна. Ер нь жоохон зүрхэн чакрага нэлээд хаацсан. Өөрийгөө ингээд бусдаас жоохон тусгаарлаад байгаа энерги аягүй харагдаж байна. Гэл гэртээ ганцаараа ингээл тий. Их гарч орохчгүй. За гэл ингээл аргашаа суудгаад байгаа. Ийм энерги аягүй харагдаж байна. Тэг ингээд тийм учраас ингээд гадаас ингээд тань руу ингээд хүмүүстэй уг нь ингээд танд ингээд хүмүүс байгаа л ах одоо ингээд найз нөхдөж юм уу гэр бүлийнх нь хүмүүстэй ингээд тань руу ингээд таны зүрх хаалттай учраас ингээд тань руу ингээд аксес хийж чадахгүй тэр хүмүүс ингээд холбогдож чадахгүй. Та өөрөө энийг ингээд ийм одоо юуг ингээд бий болгоход байна л та. Тэр хүмүүс ингээд болохгүй байна гэхээс илүү тийм зүйл ингээд ажиглагдаж байна. Тэгээ таны хувьд болохоор маш гоё юм найз нөхдөдтэй болох юмсан гэж бас үзэж байгаа байдал харагдаж байна. Тэгээ гоё ингээл буцаал ингээл глоw ап хийгэлтэй. Бүр ингээд амар гоё юм болол ингээл гараад ирэх юмсан гэж аяг өсөж байна таны. Тийм байна. Буцаад ингээ хүмүүс амар гоё ингээд ялцаал өөртөө ихтэй тий ингээд гоё гараад ирэх юмсан гэж аяг өсөж байгаа байдал харагдаж байна. Тэгээ энэ дэр бол танаас юу ах зөвлөгөө гэх юм бол ерөөсөө л өөртөө тий би юм байж чадна. Одоо юу байхгүй вэ? Зүгээр үдхийн сан гэхээс илүү би яг одоо тэгэл ингээл байж байвал ядчлаа одоо энэ шиг ингээл би ингээл гоё ингээд микрофоноо аваад ингээл гарч байгаа шүү дээ. Тэгээ энэ хүн өмнө нь ингээд нэг тэмцээнд ороод ингээд ялагдсан байж болно тий. Тэгэнгүүт энэ удаа дахиад би зориглоод үзье. Тэг энэ удаа харин би яг ингээл тайзан дээр гарахад хүмүүс намайг амар гоё хүлээж аваал тий. Амар гоё алга ташаал. Тэгэл тэр метр надад ямар гоё байх вэ гэдэг ингээл төсөөлөл тий. Хинд ингэж одоо өөрөө ирэх ингээд босго гинэ эндээсээ босгоо. Тэгээд өөрийгөө гоё юм энерги ингээ гоё ингээ цэнгэл тэг өөрийнхөө ингээ юунд дуртай вэ гэдэг дээр ингээ төвлөв. Тэг өнгөрсөн ингээ алдсан хүмүүс бас байж магадгүй харагдаж байна л та жоохон. Тэгээ тэрнээсээ гоё ингээ алдаанаас ингээ гоё суралцаад тий. За тэгээд одоо ингээ баян ингээ алдцсан юм чинь гээл одоо ингээ гониглаа суугаад байж яах вэ тий. Тэгээд одоо ингээ гоё дахиад гоё ингээ босч ирээ. Дахиад гоё өөрийгөө баярлуулъя тий. Яаж ч л өөрийнхөө дуртай хоолыг ингээ хийгээд идчихье тий. Тэгээ гоё өөрийгөө ингээ гоё эрэг одоо энерги гоё ингээ цэнгээд л өөдрөг бай гэсэн үгнүүд аягүй их орж ирж байна. Тэгээ энэ ингээл унал босолтын энэ үе чинь ингээл хүний амьдралын ингээл нэг л хэсэг шүү дээ. Ингээд баян ингээл дандаа ингээл өсвөл явахгүй. Тэгээ энэ болгоноос ч ингээ суралцаад эн чинь бүгдээрээ процесс гэдгийг ингээ ойлгох хэрэгтэй. Ингээд тэгээ тухайн үед ингээ алтлаа гэх тэр чинь ингээд таны хүсэл биелэхгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм тэр бол ингээ процесс байсан. Тэгээ энэ болгоноос суралцаад ингээл цаашаа явах хэрэгтэй гэсэн. За ийм мессежүүд бол гарч ирж байна. За бүгдээ дахиад юу харъя. За загасны орд байна. Загасны орд. Номын орд. За хумхын орд гарч ирсэн. Загас хумх номын орд тий. Тэгэхээр аюу их юу гал энерги аюу их гарч ирж байна. За арслангийн орд ус байна. Тэгээ та нар маань уг нь аюу тийм юу хүмүүс байгаа байхгүй юу? Ингээ юу гэдэг лээ. Аюу тийм өөртөө ихтэй, ер нь аюу тийм outgoing нөө extrovert хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс байна. За тэгээ ямар нэгэн одоо шалтгаанаас болоод ч юм уу өнгөрсөн болсон харилцаа байна уу? За нэг тиймэрхүү нэг өнгөрснөө явуулж чадахгүй нэг юм асуудал байна. За энэ хүнийгээ явуулах хэрэгтэй. Энэ дурсамжаа энэ юу одоо тавьж явуулах хэрэгтэй. Энэ нэг үйл явдлаас болоод ер нь жоох нэлийн зүрхээ хаацсан ингээд нэг тийм гониглаад ганцаардаад байгаа энерги харагдаад байгаа байхгүй юу. Тэгэд энийг ингээд тавьж явуулаад эндээсээ сурах хэрэгтэй юм суралцаад буцаад ингээд босч ирнэ. Буцаад чи ингээд энэ кино once болж чаднаа, glow up хийж чаднаа. Буцаад ингээд гоё юм happy болж чаднаа. Тийм болохоор босоод ингээд хичээгээрээ. Тэгээ өөрийгөө гоё ингээ баярлуулаарай. Өөрийнхөө дуртай юмнуудыг авд өгөөрэй. Дуртай хүмүүстэйгээ байгаарай. Тэгээ буцаад гоё ингээ энерги тэгээ вибрацаа ингээ гоё дээшлүүлээрэй гэсэн юм мессежүүд гарч ирж байна.
За ингэж ерөнхийдөө уншлага дууслаа. Тэгээ та нартай аз жаргал амьдрал төсөе. Хэрвээ та нарын маань уншлага тий ингэ таарсан бол хэрэгтэй мессеж авч чадсан бол гоё наран цэцгийн комент ингэ үлдээгээрэй. За тэгээд бүгдээ уншлагаа дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзгая. Баярлалаа баяртай. Бүх манифесташн хүслүүд нь гоё ингээ биелээсэй. Тэгээд энэ 11 сарыгаа алдалгүйгээр гоё манифесташн хийгээд гоё төсөөлөд мөрөөдөрөө тий мөрөөдөлт хязгаар байхгүй. За баяртай.